Сайн байцгаана уу? Тулгын софт тавтамаар л. За өнөөдрийнхөө дугаараар 2013 оны 8 сарын 15-ны өглөө нэгэн цагдаагийн хэлцэд дуудлага ирснээр илэрдэг хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү дуудлага нь болохоор найз залуугийн маань гэрт дээрэмчд орж ирсэн бололтой. Найз залуугийн маань толгооноос цус гарчихсан, ухаан алдчихсан, ухаангүй хэвтэж байна. Та бүхэн яаралтай хурж ирээрэй гэсэн нэгэн эмэгтэй дуудлага байсан байгаа. За цагдаа нар энэхүү хэргийн газар дээр яван очоод шалгалт хийж үзэхэд хохирогч аль хэдийн нас барсан байдалтай олддог. За тэгээд цагдаа нар дуудлага өгсөн найз бүсгүйгээс мэдүүлэг авч эхэлдэг. За мэдүүлэгтээ болохоор найз бүсгүй нь болохоор найз залуу маань өглөө болгон над руу уцаар залгаж сэрээдгээ. За тэгээд өчигдөр өглөө над руу ерөөсө залгахгүй болохоор нь би эргүүлээд 7 цагийн үед залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. За тэгээд бүхэл өдөржингөө холбогдох боломжгүй байхаар нь өнөөдөр хурж ирээд ингээд шалгаад утсан чинь ийм харамсалтай зүйл намайг угтлаа гэд уйлан ийм мэдүүлэг өгсөн байгаа. За хохирогчийн үхлийн шалтгаан бол тархины маш хүнд гэмтэл, тархины бяцрал, за тэгээд гавлын ясны цуурал гэсэн тийм шалтгаанаар нас барсан байдалтай олддог. Шүүх шинжилгээний байгууллагаас за хохирогчийг болохоор толгойдоо маш хүнд зүйлээр олон удаагийн цохилт авч за ингээд гэмтэж бэртэж нас барсан байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Иймээс цагдаа нар энэ бол шууд хүн амны гэмт хэрэг мөн байна гэж үзээд за тухайн хохирогчийн гэр буюу хэргийн газрыг маш нягт нямбай сайтар шалгаж эхэлсэн байгаа. Хэргийн газрын үйлчлэгээр за нөгөө нэг алуурчин чинь энэ хүнийг хохирохтой ашигласан болох үз эд зүйлсээ ерөөсөө аваад зүхтаасан болох нь хэргийн газрын үйлчлэгийн шалгалтаар нотогдож ирсэн байгаа. Хохирогч бол ерөөсөө өөрийгөө ямар ч хамгаалсан гэх зүйлгүй. За тэгээд анхны цохилт буюу анхны дайралтад өртмөгцөө шууд ухаан балартаж унаж нас барсан байх нь ойлгомжтой байна гэж цагдаагийнхан үзжээ. Мөн хохирогч сууж байхдаа дайралтад өртсөн гэдэг нь за хэргийн газрын тэр хан дээрх цусны толбоор тогтоогддог. За ингээд хэрэгтэн хэрэгээ үйлдчихэд за тухайн гэрт байсан угаалгын нонтхийг аваад нөгөө хохирогчийн нүүрэн дээрээс ингээд цацаад орхисон байгаа юм л да. Айгуу мухай. За тэнгүүтээ дараа нь тэр тухайн хохирогчийн гэрийн air condition буюу агаар хүргүүрийг хамгийн хүүтэн хэмдээр нь тавьж орхиод ингээ гарсан ойлгомжтой болж ирсэн байгаамаа. За үүнээс үзвэл энэ хэрэгтэн хохирогчийг маш сайн таньдаг. За тэгээд ганцаараа амьдардаг гэдгийг мэддэг байх магадaltaй тий. Энэ хохирогчийн цогцыг аль болох удаан муутгах, аль болох үнэр гаргахгүй тулд энэ air condition-ыг залгаад хамгийн хүүтэн хэмдээр нь тавиад орхисон байх магадaltaй юмаа гэд цагдаа нар үздсэн байдаг. Мөрдөгчд болохоор энэ талигаа чинь найз бүсгүн хэлснээр за энэ дээрмийн сэдэлтэй хэрэг байсан уу гэд шалгаад үзтэл за хохирогчийн төрөвчин дэх бэлэн мөнгө болон за алтан гинж бугавч алга босон хэдиж ерөөсөө тийм дээрмийн сэдэлтэй гэж гисэн зүйл ерөөсөө огт харагдааг байгаа. Хэрэгтэн энэ гэрлүү орохдоо хамгийн түрүүнд түлхүүрдэж ороод за дараа нь түлхүүрдээ цоошлоод гарсан байх магадaltaй байна шүү гэж цагдаа нар бас үдэж ихсэн байгаа. За энэ хэргийг ингээ мөрдөжсэн мөрдөгчтэй яриагаар бол те ерөөсө дээрэмчд бол энэ дээрмийн сэдэлтэд орох юм бол аль болох өөрт хэрэгтэй байгаа зүйлээ аваад хурдан гарахыг л бодд юм байл та. За тэгсэн чинь энэ хэргийн газар бол ерөөсө маш ойлгомжгүй. За тэгээд хохирогчийг маш онц ноцтой хэрсгээр алсан байгаа шүү дээ те. Тэгээд дээрэс нь air condition асаацсан, дээрэс нь угаалгын нунтаг цацсан. За тэгээд бүр хэрэгтэн усанд ороод тэр те тухайн хохирогчоос одоо гарсан ялгарсан тэр цусыг арилгаад ингээд бүр нэг тийм тааваараа байсан гэдэг нь хэргийн газрын үйлчлэгээр тогтоогдож ирсэн байгаа юм л та. За энэ хэрэгтэн хохирогчийг бол маш сайн таньдаг, ганцаараа амьдардаг гэдгийг мэддэг. За өөрөөс нь өөр хүн ирэхгүй гэдгийг гадарлаж байсан те. За тийм болохоор ийм хэрэгээ үлдчихэд маш удаан юм одоо тайван байсан байна гэж үзэж эхэлсэн. За хохирогчийн гэр бол нэгэн орон сууцны 2 давхурд байдаг байсан ба за энэ орон сууцны яг орцыг өдөр болгон бичдэг нэгэн камер байсан байгаа. За мөрдөгчд энэхүү камерын бичлэгийг аваад шалгаад үзтэл за тухайн хэрэг гарсан өдөр буюу 2013 оны 8 сарын 14-ний бичлэг тэр чигтээ бичигдээгүй ор сургуу алга болсон юм байсан байгаа. За ингээд цагдаа нар хин нэгэн энэ бичлэгийг устгасан байх магадaltaй юм болов уу гэд шалгаад үзсэн чинь тухайн өдөр сүлжээний тоглолоос болоод камерын бичлэг ерөөсөө бичигдээгүй байсан тогтоогддог. Үнэхээр азгүй. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлтэнд орцгоё.
Энэхүү хохирогч хинбэ гэвэл түүний нэрийг хан гэх бөгөөд 55 орчим насны. За тэгээд ногооны зах дээр хүмүүст зээлх ингээ гаргаж өгдөг тийм ажил эрхэлдэг нэгэн эрэгтэй байсан байгаа. Мөн өмнө нь энэ хохирогч болохоор танхаа хэрэг ганц нэг удаа ороосолж исэн болохоор цагдаа нар за хин нэгэнтэй муудалцаа тий тэр нь ингээд үс хонзонгийн сэдэлтэй. За эсвэл хин нэгэнд мөнгө зээлээ тэр нь мөнгөө төлөхгүйгээр ингээд хохирогчийг алсан байх магадaltaй юу гэж үзээд ойр хавийн бүх хүмүүсийг шалгаж өгсөн байгаамаа. Цагдаа нар хохирогчийн ойр хавийн хүмүүс за харилцагчдыг бүгдийг нэг нэгэнгүйс шалгаад үзтэл энэхүү хэрэгтэй холбоотой нэг ч хүн гарч ирээгүй байдаг. За тэгээд хохирогчийн хамгийн сүүлд хийсэн дуудлагыг шалгаад үзтэл 8 сарын 14-ний өглөөний 6 цагт хин нэгэнтэй уцаар ярьсан байгаа. За тэгээд нөгөө нэг цагдаа нарт мэдүүлэг өгсөн, дуудлага өгсөн найз бүсгүйх нь яриагаар болохоор 8 сарын 14-ний 7 цагт дуудлага хийгээд үзсэн чинь холбогдох боломжгүй байсан гэж хэлсэн байдаг та тий. За тэгэхээр хохирогч яг тэр дуудлага хийхээс өмнө нэг цагийн өмнө амьд байсан байх нь ингээд ойлгомжтой болж таардаг. За одоо болохоор маш ачаалттай шүү заяа та нар сайн ойлгоо сонсоорой. За мөрдөгчд энэ хантай хамгийн сүлд уцаар ярьсан хүний утасны дугаар руу залгаад үзсэн чинь нэг эмэгтэй хүн авсан байгаа. За тэгээд тухайн эмэгтэй хүнээс за та энэ хантай ямар харилцаа холбоотой вэ гэд асуугаад үзсэн чинь тухайн эмэгтэй болохоор нилээд бодож жагаад за би хантай хайр сэтгэлийн холбоотой манай найз эрэгтэй байгаамаа гэж цагдаа нарт хэлсэн байдаг. За та нар тэгэхээр боддоо хан тэгэхээр 2-2 найз бүсгүйтэй байсан байгаа. За нэг нь болохоор нөгөө нэг хамгийн анх дуудлага өгсөн найз бүсгүй. За хоёр дахь нь болохоор хамгийн сүүлд уцаар ярьсан эмэгтэй болж таарж байгаа байд. Айгүй хачирхалтай. За тэгээд цагдаа нар энэ хамгийн сүүлд уцаар ярьсан эмэгтэйг нэгт нямбай шалгаад үзсэн чинь энэ хэрэгтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогддог. За ингээд үүний дараагаар энэ дуудлага өгсөн найз бүсгүйгээс мэдүүлэг авч хэлсэн чинь маш сэжигтэй зүйлүүд нэг нэгээрээ гарч ирсэн байгаа. За тухайн өдөр та юу хийж исэн бэ гэж цагдаа нар нөгөө хамгийн анх дуудлага өгсөн найз бүсгүйс нь асуусан чинь тухайн өдөр бол би өглөө уцаа авахгүй болохоор нь өглөө мэдээж өөрийнхөө ажил дээр очиод өдөржингөө ажиллаа хийсэн. За тэгээд би санаа зовоол ингээл ирсэн шүү дээ гэсэн мэдүүлэг өгсөн байд. За тэгсэн чинь цагдаа нар энэ эмэгтэй тухайн өдрийн уцны дугаарынхан байршлаар шалгаад үзсэн чинь ажил дээрээ биш хамгийн гэрийн ойролцоо байршил нь зааж байсан байгаа. Аюу сэжигтэй байгаа. За өмнө хэлж байсанчлан нөгөө камерын бичлэг чинь тухайн өдөр сүлжээний доголлоос болоод бишигдээгүй байсан гэсэндээ тий. За тэгсэн чинь энэ найз бүсгүйх нь усны байршил тогтоогч нь болохоор бас тухайн өдөр сүлжээний доголлоос болоод буруу зааж байсан нь нотлогдож ирсэн байгаа. За тэгээд энэхүү эмэгтэй ажлын байрны камерын бичлэгийг мөн шалгаад үзсэн чинь бүхэл өдөржингөө аялаа хийж байсан нотлогддог. За мөрдөгчд нөгөө талигаачтай хамгийн сүүлд уцаар ярьсан гих найз бүсгүйгээс нь за та тухайн өдөр сэжигтэй зүйл сонсноо янз бүрийн юм ярьсан уу хохирогч гэд асуусан чинь за тухайн өдөр бол ерөөсөө сэжигтэй зүйл бол сонсоогүй урдээд яг л ажилдаа явах чинь гэсэн зүйл ярьсан. За тэгээд хамгийн хүүн нэрчгсэн болтой байсан гэсэн мэдүүлэг өгдөгөө. За хан бол 15 жилийн өмнө эхнэрээсээ салсан ба тэр хоёрын дундаас нэг 20-од насны эрэгтэй хүүхэдтэй за нэг ахлах сургуулийн насны эмэгтэй хүүхэдтэй байсан байгаа. За ингээд мөрдөгчд хамгийн гэрт хамгийн хүү байсан гэдгийг мэдээд хамгийн хүү рүү залгаад за тухайн өдөр яах гэж аавындаа очсон бэ? Юугаар явж ирсэн бэ? Хэдэн цагт очоод хэдэн цагт явсан бэ гэсэн асуултуудыг асуухад хамгийн хүү бол за би шөнийн 3 цагт яваад өглөөний 7 цагт гэрлүүгээ харсан. Мөн автобусаар явсан гэж уцаар ярьсан байгаа. За хамгийн хүүг яаралтай цагдаагийн хэлц дээр хурж ирээрэй гэж хэлээд хүлээгээ сууж идэл хамгийн хүү орж ирдгээ. За тэгээд цагдаа нар орж ирмэгцэл хамгийн хүүг шууд сэжилж эхэлсэн байгаа. За энэ яагаад орж ирмэгцэл сэжилж эхэлсэн бэ гэхлээр хүү нь болохоор тэгээ баруун гараа тэр чигтэн гэрэлтсэн орж ирсэн байгаа юм л та. За мөрдөгчд тэгээд хамгийн түрүүнд хамгийн хүүгээс за гараа яагаад гивсэн талаар асуухад хамгийн үүд гисэн байгаа. Би аавында очичоод буцаж явах замдаа дэлгүүр орох гээд машинаасаа буухтаа машиныхаа хаалгыг хаахтаа хаалган тавьчулсан гэж хэлсэн байдаг. За энэхүү яриаг сонссон цагдаа нар тэр чигтээ шоконд ороод тэр чигтээ ангаад. Тэгээ бүр л илүү энэ хүүг сэжилж гисэн байгаа. За учир нь юу вэ гэхэлэр өмнө нь нөгөө нэг уцаар цагдаа нартай ярихдаа аавында очтоо автобусаар очичоод автобусаар буцсан гэж хэлсэн байдаг шүү дээ тий. За тэгээд цагдаа нар чи автобусаар очичоод автобусаар харьсан гэж хэлээ үстэй. Одоо юу машин болоо явчваа гэдгсэн чинь би уцаар ярихдаа одоо юм оюун бодол маань тэр чигтээ бараг л байхгүй байлаа. Би айсан сандарсан байлаа. Тэгээд ингэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. За та нар тэгтээ боддоо автобусаар явсан, машинаар явсан гэдгээ одоо хойлж солилцлоо хүний тархитлогоо иргэн гэж байх уу?
Яа бас маш их сэжигтэй байгаа. За тэгээд энэ хүүгээс мэдүүлэг авахад хүүгийн мэдүүлэг дундаас 1-2-оор тогтохгүйгээр сэжигтэй зүйлүүд нэг нэгээр ингээл нэмэгдээл байсан байгаа. 용돈을 달라고 말을 했고요. 이제 받기로 했어요, 아침에. 그리고 나서 동생 얘기를 꺼냈는데 그렇게 됐어요. 조 씨는 순금 팔찌 등 500만 원 상당의 금품까지 훔쳐 달아났습니다. 강도 살인 사건으로 꾸미려고 옷장과 서랍 등을 일부러 어지럽혔고 아버지 시신에 세제 가루를 뿌리기도 했습니다. 스마트폰에 접속해 혈흔을 없애는 방법도 검색한 것으로 드러났습니다. За аавында яах гэж оцсон бэ гэд асуусан чинь би найзуудтайгаа аяллаар явах гэдгсэн чинь мөнгөний асуудалтай байсан болохоор аавынд очиж мөнгө авахаар оцсон. Нэгт тэгж хэлсэн баг. За хоёрт болохоор за би ажлаасаа халагдсан байсан. Тэгээд ажлаасаа халагдсан гэдгээ аавд мэдэгдчих юм бол надад уурлах байх гэж бодоод ажлаа тараад очиж байгаа мэт дүр үзүүлээд шөнийн 3 цаг тэгж оцсон гэж хэлсэн бэ. За дараагаар нь болохоор аавын хаалгыг нүүдсэн чинь аав онгоолгоод чи ирсэн юм уу гэд энгийн л зүгээр ухтаж авсан гэсэн мэдээлэл өгсөн баг. Та нар боддоо. Цагдаа нарын шалгалтаар энэхүү гэрийн хаалгыг түлхүүрдэж онгойлгосон байх магадaltaй гэж үзсэн байдаг шүү дээ тий. Ачаалттай байгаа. За тэгээд хамгийн сүүлд болохоор аав намайг унтааж яв гэсэн. За тэгээд мөнгө араас чинь шилжүүлчихнэ гэж хэлэхээр нь би унтмааргүй байна гэж хэлээд гэрлүүгээ шууд явахаар болсон. За тэгээд би аавыг өглөөний 7 цагт орхиод би гэрлүүгээ явахаар шийдээд за тэгээд явсан гэсэн мэдүүлгүүдийг тус өгсөн байдаг. Энэхүү мэдүүлгүүдийг авсан мөрдөгчдөд хүү нилээд сэжигтэй байсан ч гэсэн хүүг яг ингээд аавыгаа хөнөөсөн гэх тийм баримт нотлохоо олдохгүй байсан болохоор хүүг мэдээж суул тавьж явуулсан байгаа. За тэгээд үүний дараагаар хүүд мэдэгдэлгүйгээр түүнийг мөрдөж эхэлжээ. За тэгтэл ачаалттай зүйлүүд араасаа гарч ирдэг. За энэ хамгийн хүү дэлгүүр орох гээд машинаасаа буухтаа гараа авчулсан гэж хэлсэн байдаг да тий. За тэр дэлгүүрийнхэн гаднах болон доторх камерыг цагдаа нар шалгаж үздэг. За тэгээд камерыг шалгаад үзсэн чинь тий хамгийн хүү ямар ч тийм гараа хавчуулсан гэх дүрс бичлэг байхгүй байсан бөгөөд мөн баруун гараараа хүртэл дэлгүүрээс юм аваад за баруун гараараа хүртэл ингээд тооцоогоо хийсэн байгаа юм л та. За энэ бичлэгийг үзсний дараагаар мөрдөгчд хохирогч хангийн гэрийн ойролцоогт 1 км-ийн радиус доторх бүх камерын бичлэгийг шалгаж үзтэл за энэ хангийн хүүдтэй аавхаа гэрээс 700 м-ийн цаана машина байрлуулчаад аавхаа гэрлүү явсан байгаа. За тэгэхдээ энэ хангийн хүү энэ нөгөө нэг өмнө дэлгүүрт бичигдсэн камерын бичлэг байгаа шүү дээ тий. Тэрэн дээрх хувцснаасаа шал өөр хувцастай байсан бөгөөд за тэрхүү хувцас нь хар өмд цамц нь бүр юм малгайтай цамц. За тэгээд малгайгаа бүр ингээд өмсчихсэн нүрээ тийм далдалсан маягтай явж исэн камерын бичлэгүүдэд бичигдсэн байгаа. Мөн аавын доожхдоо гартаа ямар ч зүйл бариагүй байсан бөгөөд машин руугаа бусаж ирэхдээ хар тийм цүнхтэй зүйл бариад машин руугаа хурж ирсэн тийм бичлэг хүртэл гарч ирсэн байгаа юм л та. За манайха тэр цүнхтэй зүйл бол нэлээ сэжиг бүхэн шүү. За мөрдөгчд тэгээ дахиад хөөг авчраа цагдаагийн газар байцааж эхэлтгээ. За тэгсэн чинь за тэр цүнх ямар учиртай цүнх вэ? Энэ цүнх хаанаас гараад ирэв гэд тэгсэн чинь аав намайг жоохон спорто хичээлтэй чи сонин би хаатай юм бэ? Энэ ятгнаа энэ гантелийг аваад яв. Энэ цүнхэн тэгээд өгье гэд цүнхэн тэгээд өгсөн. Тэгээд би гантел аваад явсан. Тийм л дүрс бичлэг байна гэж иймэрхүү сонин зүйл ярьсан байгаа. Батта. Ямар л за яг байж болох л зүйл л дээ. Гэхдээ л сэжигтэй байгаа зү. За ийхүү хүүгээс за тэр тухайн өдөр өмсөж байсан хар малгайтай цамц өмд за тэгээд тэр яриад байгаа цүнх гантел энэ бүх зүйлийг эд мөрийн баримтаар аваад шалгах ёстой байна гэж шалгасан байгаа. За тэгээд шүүх шинжилгээний байгууллагаас хариу 2 хоногийн дараа гардаг. За тэгээд хариуг аваад үзсэн чинь хохирогчийн DNA буюу цусны тол энэ цамц өмд за тэгээ гантиг цүнхнээс бүгднгээс нь гарч ирсэн байна. За ингээд шүүх шинжилгээний байгууллагаас хохирогчийн цус, DNA бүх зүйл илэрсэн болохоор хүү хэрэгээ хүлээхээс өрөг ямар ч аргагүй байдалд ордог. За тэгээд хүү мэдээж хэрэгээ хүлээж тухайн өдөр юу болсон талаар цагдаа нар асуухад тухайн өдөр бол би аав дээр очиод ааваас мөнгө авах гэж явсан нь бол үнэ. За тэгээ аав дээр очсон чинь аав надаас дүүг асуусан. За тэгээд би дүүгийнхаа талаар ойрд юус таарамж муутай байгаа бид хоёр за тэгээд гадуур хонж өнжөө яваад байгаа болохоор би нэг тоохгүй байгаа гэд хэлсэн чинь аав намайг маш хүчтэй толгороо зөхиод чи ах нь үжиж дүүгээ харж ханддаг юм уу ямар сонин юм бэ чи гэд над руу уурлаж дайрахаар нь би гарт таарлцсан зүйлээрээ шууд аваад аавыг зөхиж унгаасан. За тэгээд аав намайг ингээд баг багахаас хойш
хүчрхийлж байнга загнаж зандардаг байсан болохоор би тэр бүхнийг ингээд тухайн үед санаад уурандаа маш их ингээд цохиж за ингээд энэ хэрэг үйлцэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Яа за тэгээд ийм харамсалтай хэрэг болсон байдаг. За тэгээд шүүхээс хүүд 10 жилийн ял оноодог. За яагаад шүүхээс энэ хүүд ийм бага жилийн ял оноосон бэ гэхээр хүүгийн ээж болон дүү өршөөлийн одоо тийм хүсэл өгсөн байдаг. За тэгээд өршөөлийн хүсэлтийг хүлээж аваад за тэгээд мөн хүү бага насндаа юм хүчрхийлэлд өртөж байсан гэдгийг нотлогдсноор шүүхээс түүнд бага жилийн ял оноосон байдгийн байлээ. За тэгээд харамсалтай байгааз бүхэл бүтэн төрсэн аавыгаа онц ноцтой хэрцгээр ингээд алж ил байдаг юм сонинхөө муухай юм хүүгийн талаар ярьлаа. За тэгээд ер нь хүчрхийллээс хүчрхийлэл төрдөг, гарч ирдэг, илэрдэг ийм л зүйлийн нэгэн тод жишээ болсон хэргийн талаар ярьлаа. За тэгээд манайхаа үр хүүхдэд хайртай байгаараа тэднийг хайраар өсгөөрөө хүмүүжүүлээрээ заавал мундаг хүн болох гэдэг шаардлага байхгүй. Ер нь хайраар бэлхэж өссөн хүүхд илүү ирээдүйд амжилт гарах нь илүү байдаг байх гэж би бол боддог. За тэгээд манайхаа үр хүүхдэд ярилцдаг байгаараа, хайрладаг байгаараа. Тэгээд намайг дэмжээрэй, subscribe дараарай, лайк дараарай. Маш их баярлж байгаа шүү дэмжиж байгаа хүмүүстээ. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Түр баяртай. Баяртай. Yeah. Баяртай.